цаана үзэгчтэй та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За. Би аль камераа харж ярих юм? Чинээс арилчихгүй. За. Камераа харж. За. Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ. Сэлэх авчих. Яагаад аа? За. Ахаар ингэж байгаа биш. Сайн байцгаана үзэгчтэй та бүхэндээ хөсөн хүлээсэн 46 дахь дугаараа бэлтгэн явуулахад бэлэн болоод байна. Манай юм ба гадагшаа дотгошоо баахан явж байгаад одоо бид бүхэн 46 дахь дугаараа бэлтгэхэд бэлэн болсон байгаа. Тэгээд манай үзэгчдийн бас хүсэлтээр бас бид бүгдийн хүсэлтээр нэгэн сайхан бүсгүйг нэгэн жүжигчин одоо уран ирүүлсэн байгаа. Энэ хүн бол Салин тэргүүний ажилтан жүжигчин Ундрмаа ирсэн байна. За баярлалаа. Тэ үзэгчд маань бас хүсэн хүлээж исэн баах. Мэдээж сэлж гэсэн хүсэн хүлээж исэн л гэж байна. Би бас хүсэн адлаа. Бас хүсэн адлан гадлаа баярлалаа гэж. За баярлалаа. Өглөөж авч бас цаг заваа зарцуулна ирж байгаа. Туйлын их баярлж байгаа. Ажил төрөл их сайхан гялтганж байгаа харагдаад байгаа тий. Гялтганж байгаа. Сүүлийн үед үү. Гал гэж гялтгануулаад өнгөлөө. Тэгээ заавал над руу харж ярих албагүй шүү дээ. Над руу харсан шүү дээ. Би ийшээ шилжиж болно шүү дээ. Тэгвэл яг над руу хараа ярьчих гэдэг чинь яг хараа ярьж. За тэгвэл энэ гоё юм бэ. Хамаагүй дээр шүү дээ надаас. Тийм байна. За тэгээд яаж ийм уран бүтээл өндөр ажиллаа хийгээд яваад байгаа тий. Ниш үе мүйтэй бол айбгаа. Юу нэ? Ниш үеэс айбгаа. Лихгүй. Бэрээс хувирдгүү дээ. Чи хувирдаг байхгүй юу? Хүүхдтэй өндөр хүүхдгүй. Хүүхдтэй шүү дээ. Гүр айгу жоохон харагдаад. Тэр насанд хүрсэн болов хүрээгүй болов гэж бодлоо. Үгүй тэрний хувийн сайн мэдэхгүй л байгаа шүү дээ. Насаа бол юм. Би нэр та бүгдээр гуруула кофе уув. Nescafe classic. Nescafe classic хамгийн анхны тийм. Одоо кофе ууга найруулж уудаг кофе. Сэлээ дандаа ийм амар дүүр хийд. Миний хэрэгээр тэгд юм уу чи? Харин тийм. Одоо бүх юм нь халигж цалгиж байг гэж дүүрээ хэвчээ. Зөндөө олон асуултууд бэлдэж ирсэн байгаа. За. Энэ болохоор улсын хурлын гишүүн болвол нийгэмд юу хийх вэ? Ер нь бол хүмүүнлэгийн хамгийн түрүүнд юу хийх вэ гэж. Тийм хамгийн түрүүнд юу. Сайхан мөнгө цогтоо уулна ч тийм. Би хариултыг сонслоо. Би улсын хурлын гишүүн болвол хамгийн түрүүнд цайлгаа хийнэ. Би очижтэй. Цайлгаа хийнэ. Би дуусах юм байна. Дараа нь 10 жилийн ангийнхнэр. Ахаа цайлга гэнэ. Тэ адмуудаа хүлээж авч шээ. Их сургуулийн анги. Тэгээд нэг юм яагаад тэгээд ер нь 4 жил дуусаад дуусна гэж тэ. За, болцсон уу? За болцсон. Гой яриа. Үргэлжлүүлээд басаа яг энэтэй холбоотой юм басаа. Одоо хүмүүнлэгийн ажил хийдэг дараагийн хийх өмнө хүмүүнлэгийн ажил нь юу вэ? Сериус нь хариулаарай одоо гэж. Хүмүүнлэгийн ажил уу? Тий. Одоо бас нэг ажил бэлдсэн байна. Гэхдээ бас нэг хаяа амармаар санагдах юм. Гэхдээ нөгөө нэг юм хийгээд эхэлчихээр бас нэг юм хобби ч гэж хэлэхэд таашаа юм тий. Заавал хийх ёстой ч юм шиг санагдал. Тэгэл хийгээл л шүү дээ. Одоо нэг ямар ч нэг имлэг тодорхойлсон байгаа, сонгогдсон байгаа. Удахгүй менежертэй очиж уулзсан, нуцаараа ярьсан байгаа. Киноныхоо нээлтийг хийж очиж уулзъя. Имлэг янзлал хаама тий. Хүлээлгийн танхим тогтчулж байгаа гэсэн тий. Гой сайхан ажил шүү дээ. Яг одоо сэлээ чамаа хин нэгэнтэй уулзуулъя гэвэл чи хинтэй уулзах юм? Уулзуулъя бол гадаадынхаас Монголынхаас. Яг би байхгүй байгаа. Брэд Питт Бекхэм үү? Гिचгээ байх юм аа. Бекхэм уулзъя. Брэд Питт уулз. Яг ч юм. Зураг болох гэсэн. Анжилаа жилээс амардуулах гэсэн. Цайлах хийлтэй гэж уулзны хатаа. Зураг авах боллоо доо. Тий. Манай холыг арт зураг. Зурагч тимэдэ мэдөө. Тимэдэ арай өөр Брэд Питтийг нэг амтчихгүй юм мэдөө. Гिचгээд өшөө нундармаач. Чи их чинь юу их юм? Би юу? Тэ. Итгэхгүй баг уулзахгүй зү. Зүгээр уулзуулъя гэж тэгжүүд бас хинтээ уулзчих гэж байгаа. Уулзлыг юу л итгэхгүй тухайн үеэс л болох. Би ч тэгээд бас юу таашгүй шүү дээ. Ундрмаа хинтээ уулзах би таашгүй. Биш уулзчаад яахыг би таашгүй. Хичнээн хүнтэй уулзаж хичнээн цаг хугацаа хэлэхэд ундрмаа таашгүй. Тих юм байна л да тий. Би бол бурхантай уулзнаа. Тийм үү. За базар за. Яг хүнтэй уулзаар ихчээд юу гэх вэ? Бурхан ч хүн биш юм уу? За. Яг тэр хоорондоо хэрэлдээд. Хайрыг бас зарим хэрэг би ойлгохгүй ч магадгүй шүү. Яа одоо? Том Круз яасан за.
Яагаад ойлгохгүй юм? Битүүр тийм хүнд Гэхдээ ингэ ойлгохгүй. дандаа цог байдаг хүмүүс. Яхаараа битүүр дандаа цуг байдаг. Айгу хэрүүлжтэй. Яхаараа битүүр дандаа цуг байдаг. Үйлдэл мүлдэлэр айгу би нэг ойлгодог болсон байдаг байхгүй юу? Аа, нүг амар ойлгож шүү. Ондормаа хэрчээд ид. Гэхдээ дараагийн асуултаа болиё. Гэс одоо Энэ ба нэр хайчаад ирвэ те хүмүүс бүр дараагийн дугаар яв гэдэгтэй Facebook гэдэг. хайчаач шүү дээ. Хайчаач хүмүүс. Оо чи энд байж байгаа гадагшаа явсан гэж хэлсэн бүгөө. Тий, уцаа тоглоо. Тайсаа ярьж би. Кофе уучих. Тэр бахан гадаадд авахулсан зураг Тий, заваарсан хайчтын тэр одоо тий. А чи чи энэс нэрээ орчоод ирсэн шүү дээ. 90 чин гоё ялцсан байл шүү. Сэдвээ амар алдаг шүү. Хайр яриг хурдан дуусгамаар. Би асуултанд хариулмаар байна. Бид нар чинь тийм асуулт хариултын нэвтрүүлэг биш шүү дээ. Зүгээр л гурлаа хамаагүй ингээл тойрол ярьдаг. Яг бодлоо яг ингэж байгаа энэ дотроос нэг. Сэдвээр нэг хөхөт 90 ороод онгоцноо 90 хүртэлнэсээ тэгээ цаашаа бид тэр хөхөт рүү хамт ажиллаар нэг явсан баг. Тэгээд бид нэг 90 ярингууд би дүндрээ гэж байгаа багтаа юу. Ундамаа гэхдээ юм сайт энэ төр дээр нэг айхтараа муулж бичихгүй мод энэ хошин шогийнхны ер нь их муулахгүй юм те. Миний дүгдэг болоо тэр юм уу? Яа тийм. Муулдаг штэ та нар нөгөө олж чадахгүй л байхгүй юу? Хүн нөгөө өөрийнхөө юуг айгуу сай талент байнга хардаг болохоор одоо юу гэдэг чинь те юу мэддэг гэдэг шиг тайр анзаарахгүй л байхгүй юу? Тэмээ юу гэж муулж байна? Жишээлбэл юу гэж муулсан? За жишээлбэл за яхахын цөөхөн хүн мэдж байгаа. Үрээч дэврээгээд үг зүгээр. Олон мэдүүлэх гэдэг. Нэг олон муулгүй хаа босч шиг тий босод одоо дуучин одоо зүгээр загвар өмсөгч зүгээр драмын жүжигчин интерес илүү энэ хошин шогийнхныг муулах нараа баг байд юм шиг надад санагдав. Тэгээ муулах гэдэг чинь бол нэг тийм бас нэг айгаад байх юм биш шүү дээ. Тий. Хүн чинь ер нь хэл муулуулаад сайлуулаад явж байгаа л гэтээ чин үний хим мэдгүй хажууд байгаа хүмүүс гэр бүл найз нөхөд би өөр л. Тэрнээс бол энэ тентхи яриа бол хамаагүй гэж. Яриа бол тэгэл яриа л байж л идэх. Шинэ үеийн ундармаа амар явдалтай хүүхэн гэдэг ингэчүүл яах вэ? Муухай үстэй. Тэгээ хүмүүс энэст амар явдалтай хүүхэн юм гээд бодоод байл яах вэ? Бодчихлээ гэлдэ. Хүмүүс одоо ялгас болно шүү дээ. Өө энэ одоо тэгж байгаа ах үгүй ах. Үнэн бах худлаа ах гэдэг ч юм уу те. Тэгж хэлэх хүн гэж нэг өөр. Facebook-ийн найз нар гэснээс Facebook-ийг айгүй их ашигладаг те. Ашигланаа. Яг аль биесны одоо хаягч. Пэйжтэй тэгээд өөр гэсэн ундармаа. Ундармаа гэсэн хаалтанд хөөрхөн. Тийм их байх уу? Хөөрхөн. Мералэг. Би мералэг яриаггүй шүү ундармаа ёо. Чи дараа энэ ба намайг мералэг гэсэн өөрөө амнасаа мералэг. Яа. Хүмүүстэй хэрэг жоохон жин нэмээд байгаа гэлсэн. Гэтэ гайгүй. Миний нүдээр ингээ намайг яах гэж сэлийг хамтдаа л ангалруул яваад таа. Би өгөн торжсэн байхгүй юу? Гэсэн чинь телед үзчихсэн чинь Мералэг эмэгтэйчүүд 2015 оны мод гэхээр нь би шууд хоол идсэн. Тэр хаттууд энэ төр ингээд ер нь бол тийм жоохон Мералэг ирчүүд бас Мералэг бүсгүүч сонирхдаг. Тэр зургийг бас хараа. Тэгж л сэтгэлээ тайлбарлал та юм. Сэлийг диж хайж байгаа. Ирчүүдийн нүдэнд л гоё тийм гойлог эмэгтэйчүүд л орчин үед гоё шүү дээ. Яг одоо миний нэг сайхан гоо сайхан харагдмаар. Гэтэ маа найз нарт бол бас Мералэг гэх тайр сэтгэлээ засаж байгаа шүү. За юу н айтахан гэдэг. Өөр шүү дээ. Яаж байгаа бэ? Тэр байцуд чи ямар хүмүүс гэдэг. Ер нь ямар хуу жанрын хүмүүс таалагдж байна гэж байна. Тэр нэг уучлаарай. Facebook гэдээ ярьсан би одоо NB Sally гэдэг пэйжтэй одоо нэвтрүүлгээ постлж байгаа пэйжтэй. Энэ пэйжийг ажиллуулахын тулд мэдээж нэг Facebook аккаунт хэрэгтэй болно. Тэр нь бол NB Нямбаяр гэдэг аккаунт гэдэг. Тэрэн дээр бол би найз энэ төр ерөөсөө авдаггүй. Ерөөсөө нэг найзтай ч үгүй хоёр найзтай. Тэгээд пэйж дээр л бүх зүйлээ постлдог байхгүй. Одоо миний Facebook хаяг гэж ойлгож бол надад өөр бол ямар нэгэн тийм одоо Instagram-ийн албаасны надад тийм хаяг энэ байхгүй. Яг тэгвэл миний нэрээр хүмүүс бас ингээд юм нээгээд ингээ явуулаад байгаа болохоор бас жоохон тайлбар хэлчих юм болов уу гэж бодлоо л тий. Бас сэлигийнх бол самбуус ирчмаагч. Англи үсгээр бичнэ гэж. Англиар бичнэ гэж. Латин үсгээр бичнэ гэж. Минийх тийсэн чи айгүй бас их байдаг байхгүй. Ундрмаа гэдээ ороод ирэхээр хит. Тэгээ тэр нь айгүй шараа. Лайк дараарай гэж. Тэгээ би за одоо энийг харсан хүмүүсний ундрмаа арайчтэй гэж бодож байгаа. Тэгээ тэр болгон тайлбар хийгээ яваад тийм боломж жоохгүй юу жоохгүй гэсэн хата дүрсэн гэд. Чи ер нь дүүцнэрээ дүүцэл хүүх юм байна шүү дээ. Дүүрэл дуусъя цөмөрөө. Лайк дараарай. Юу гэдэг ч лээ те. Шеэрлээд өгөөрэй ч гэдэг.
те. За яах вэ? Одоо өнгөрсөн. За тэгээ сэлийн Энэ бас гоо хөгжлийн асуултууд асуудаг шүү дээ нэвтрүүлэх дундороо. Тэрнийхээ нэг юу хийсвэр манай нэ. хийсвэр хөгжөлтэй байхгүй. За. Ундрмаа ингээл машина барьсан явж ажилтээ. Дэлгүүрийн гадаа ингээ гэрлэн дөхөн дээр зогсчихсан чинь шууд нэг залуу машины чажууд орж ирэл суулчих юм л дээ. Хүү яна юу химбэ гэж юу яна уучлаарай. Үе та ингээ намайг онгоцны бод руу хүргээд өгдөг ерөөсө такси зогсохгүй байна. Би ингээ хайртай эмэгтэйгээ гомдооцсон юм а тийм болохоор ингээ гялс очиж явуулахаа болоо гэж шууд яваад. Тэгээд онгоцны бод тэгээд онгоцны бод дээр атсан чинь нөгөө залуу өөрөө чинь хүн чанарыг би ингээ шалгасан. Өөрөө айгүй сайхан сэтгэлтэй эмэгтэй. Би өөртөө чинь танилцахын тулд ийм зохион болсон юм а гэж яхаа. Чи ямар романтик юм бэ? Манай энэ чинь аюу зүгээр шүү дээ. Арманч шүү дээ. Арманч юм ба аа. гэлээ онцож лаасаач. Тэр лаасаа Лаасаар сүүтрийг ингэж боор аюу гай харагдчихсан. За яа нэг нэ тэгээд очлаарай. чи тэгээд тэгээ яах вэ? Тэг жилүүд уурлах уу? Ямар ч найз бүсгүй байхгүй би өөрт чинь хайртай залуу байна. Чи яаж байгаа юм бэ гэл нөхөрлөгөө залуу. Тэгтээ нэг тэрнийгээ ялгахтайгаа хоо одоо тэгээд мэдээж ажил ихтэй бол бас тэгэл хүн үргэж өгөөл тэгээ явж байгаа хгүй ихэнхдээ л ажил ихтэй явдаг. Садан болгоч бооч. Мэдээ чи такси яриад байгаа хэдэн төгрөг байвал нэг за нэг 10,000 төгрөгөг чи за чи такси тэгэл явах байх тэгэж бас. Би мөнгөгүй чинь ажиж суугаад байгаа. Нөгөө бүр ядраатай хэрүүлж өгөөсөө. Би ч бас мөнгөгүй болоод тэгээ би ч аа хүргэдэг гэж хөөж байгаа юм. 20-оор явдгийг шиг. 20 доор төгчдөө шүү дээ. Гэхдээ ер нь ингэдэг ш одоо хүмүүс ингээл цаах машины цаах яхад би чи ингээ ийм хонголож нэг удаа тэгсэн штэ. Айгаад нэг орой явжсан байхгүй юу? Үнэс нэ. Яасан. Тас дотроос очсон тэрийг таад. Яасан. Юу яачгүй. Нөрөө чи тэр хаана идэв бэ гэдэг ингээд мэдгүй. Модгүй гэсэн. Сэл яах юм тэгвэл чиний хажууд тэгээд за би тийг хүргээд уг нь би нэвтрүүлэхтэйсэн. машиныхаа төлөв бүдгөрч. Гар хэсгээ зурчих. Цэцэг гэрлэж жоохосож. Гар хэсэг авч юм те. Бүр ивэхгүй те. Юу ядг юм бол тоглоом байла. Хамаагүй шүү дээ тий. Заавал чи тэн дээр нэг залруулах хүн бол Тэгвэл намайг чи одоо таар нэг тоглоотой болчих хэрэгтэй байхгүй тоглоом байлаа гэдэг үг чинь үзэгч Тэгж ма тоглоом Ундрмаг ажиллаад ий. Юу ядгүй те. Одоо жишээлбэл та хоёр бол Монголын бас л гоё сайхан эмэгтэйчүүдийн нэг шүү дээ. Та бол одоо Монголын топ дэва үзэсгэлэн дуучин нарийнхан сайхан хоолой ирчүүдийн сэтгэлийг соронзон мэд татагч те. Тэгээд янз янзын магтууд багч. Ундрмаг бол одоо өстө тормгораалаг нүдтэй одоо яа янз цагаан зээрмэр юучүүдээ айгүй амар сайхан ингээд магтаал яадаг те. Энд тэнд ингээд ажил хөөцөлтөд болохоор залуучууд ч юм уу хүмүүс ер нь та хоёрыг яаж хүлээж авдаг вэ? Арай л бусдаас арай өөр хүлээж авдаг бах те. Жирийн энгийн ардаас илүү байдаг бах тийм үү? Жирийн энгийн ардаас илүү байдаг хоо. Тэ чамд яваад тэрний чинь л эсрэг. Харин тий надад хараа шүү. Тэгвэл ер нь баг адилхан л байдаг шүү. Нэ хийнэ тэрэ гэж. Гэтэ ундрмаа гэж хүн болгон мэдчихэж байгаа. Сэгчмаа гэж хүн болгон мэдчихэж байгаа шүү. Гэтэ гоё бас гоё инээж хард юм аа. Хүмүүс ингэж юм асуухаар. Тий. Тэгэл бид нар ч өөрсдөө бас адилхан хөөцлөл явж шүү. Монголд нэг одоо нэг олонний танил од мод гэдэг чинь Монголд хэцүү шүү. Ленц лохом шиг тэхгүй те. Юу тэд нар Бритни спейс шат өөр үү те. Та нарын амьдрал шат өөр юм байна тийм үү. Тэгэл удаага өнөрлөл адилхан юм хөөцлөл явж. Тийм шүү. Адилхан бүхлөрөөл явж идэв юм шүү те. Алмал асуувал энийг яаж удаан гэлтэй. Би та нарт энэ тасарсан амт юм багш. Ялгаагүй юм байна. За гац кофе ууч. За юу ч. Танис кофе ганц ууч тэхөө. За би тэр хооронд юм асууж тий. Манай ундрмаа ингээл энэ тийм тоглолтын дээр битэр ингээл аяуг тааралдаал харахаар аяуг гоё хувцалдаг л да. Тэгээ дээрэс нь нэг анзаарсан юм болохоор нөгөө дүүфэл одоо эмгтээчүүдийн талаар ярих чинь дүүфлийн сонголт, сандаалын сонголт аяуг сайтай. Тэр хідэн дүүфэлтэй бас л 60 хөлтэй амар олон байна. Байна. Тэр сүүлийн үед бас нэг сүүлийн нэг үед бас нэг юм нэмж авсангүй шүү дээ гэж. Гэтэл нэг эмгтээ үнд байх хэвээр өнгө дүүфэл сандаал өнгөнүүд хэлбэр гэл тэднэрээр бол байна. Тий, ер нь бол дүүпэл бол янз янзын өнгөтэй байд юм шүү те. Янз янзын өнгөтэйг авд юм шиг. Би бол яг нэг өнгөтэйгээс авчих. Яг дугаалгын машинд угаахт амар байдаг. Тэр дүүпэл чи. Тэг. За баярлаа. Би бид хоёр өдрийнхөө хоолыг идээг өөрчлөс идээгүү гэдэг чсэн те.
KFC биднийг зайлж байгаа. Тэгээ энэ KFC ямар утга учиртай юм бэ гэх юм бол энэ Тэнгис кино театр дээр нөгөө movie box гэдэгт нь зардаг юм багц юм билээ. А тэгээд худалдаад авчингууд нэг купон өгчин 1000 төгрөгийн купон өгчдөг. Тэгээд тэндээсээ бас билетнээс нь хөнгөлчтэй юм билээ шүү дээ. Өөрөө чинь бас тэтүү мэтүү гэх кино меню хийсэн. Тэ? Би чинь тэр кино гаргаад явж байхдаа ийшээ ч ороод бас идэв ш. Энэ мистер дооч жүжигч чинь бас адилхан хүнтэй адилхан юм иддэг юм бэ. За баярлалаа бид нэг юу яа тий гарын трэ ачаад нэг жоохон хооллоо тий төрхөн зур пауз тий. Гоё амттай. Гоё. Тэгээ би ингэж бодоод байгаа байхгүй. Энэ вакцин тэр ингээд хийгээд юм хөгжөөд байгаа юм тий ер нь бол юм. Тэгээ KFC ороод ирсэн үйлчлэгээний одоо энэ төргөө хоолны салбарт шинжилгээ хийчихэж байгаа. Ийм байх хэвээр. Эдгээр чинь бол яг өдөртөө ингэж бэлдэх хэвээр, ингэж хийх хэвээр, эрүүл ах стандарт ийм байх хэвээр гэх юм. Би л KFC орж ирнэ гэж ёстой төсөлж байгаа. Гоё юм шүү. Баярлалаа. KFC үнэхээр баярлалаа. Movie багцсан. Худалдаж авлаа. Тэнгисийн салбараас авлаа. Тэнгүүд бас салбараас нь хөнгөлдөг купон өгч байгаа. Чүчүгээ үзэл KFC хэлээд ахаас. Өндөрмөгийн киног рекламд ч яад юм. Өндөрмөг ч яад. Нүгөө л ярьдаг. Ийм дөгөө хоёлаа модонд оруулчихгүй те. Өндөрмөг гэдэг бүрсгүүг одоо хөгжмийн нэг урсгалаар тодорхойлвол одоо хөгжмийн айгүй олон урсгал багс jazz, rock, pop гэлээ, R&B, hip hop гэх хөгжмийн нэг одоо урсгал жанраар өөрийгөө тодорхойлвол ямар одоо стилийн хөгжим бэ? Одоо л ер нь олж яхан сонгодог тал руу явж шүү. Одоохондоо. Сонгодог хөгжим гэсэн үг юм тий. Гэтэ тий ер нь янз янз. Би гэхдээ одоо жишээлбэл нэг хүмүүс би одоо яг тийм дуу сонсох дуртай гэж ингэдэг тий. Тухайн үеэсээ л шалтгаалаад. Тийм шүү дээ тий. Тэгээ дөөр мөр үздэггүй тий. Сонгодог. Үзнэ. Дөөр ч одоо бид заавал үзэх хэвээр л болчиход шүү дээ. Дөөрн театр чи Irish хажуудлах тий. За тийм гэж хэлээ та ч. Ордотой тийм ээ. Энэ ямар хөгжмийн урсгал вэ? Би одоо хөгжмийн урсгал гэх юм бол айгу зөвхөн юм ярьдаг тий. Одоо би болох чаа шинэ урсгал гэж. Хөөм юм да. Дэлхийд бол одоо жишээл хөөми бол цорын ганц. Сүртэй юм ярьдаг тий. Үндэсний юм шүү дээ. Гэтэ би бол ер нь бол тийм гоё энэ хүмүүсийг гоё юм хөгжүүлсэн сэргээсэн тий. Заримдаа хүн гоё транс сонсоод ирч хүч аваад ингээл ингэдэг те. Эсвэл гоё хөгжилтэй фан гоё хөгжим. Юу нэг электро хөгжим юм биш те. Электро биш ээ. Зөөр юм хөгжилтэй гоё юм. Байдаг шүү дээ. Тэ? Тиймгүй байвал гоё. Нэг сонгодог монгодог гэдэг гуйтгалаалгүй. Би чи одоо нэг манай кино чин цэвэр бас нэг сонгодог урлагийн тодорхой хэмжээгээр бид нэр оруулсан болохоор би чи яг тэрэндээ ингээд хөглөгдөг төр зур сонгодог гэж байгаа байхгүй юу? Бас хувьсан те. Хүмүүс бас залуучууд маань бас өгөөж ингэ ядах. Монгол хоёрхан байдаг. Хоёр театраа бас хаана байдгийг те нэрийн албаасны нэрийн энтерс мэдчихэж байгаасаа гэж би бас залуучуудаа төврэж зөвлөж чинь те. Жишээлбэл дөөрийн театр орыг такси барихад мэдтгүй байл. Тийм мэдхгүй байх жишээ нь ч юм уу. Эсвэл Irish-ийн хажууд ол явах гэж гэдэг ч юм уу те. Тийм байлаа бас битээ хандж байгаасаа. Зөвлөлээ. Залуу дээрээ одоо болгон шоу хүмүүсэл одоо алт мас бүх юм хэрэглээл сайхан юм хүмүүс. Тэгэхгүй бол хөгшөрсөн хойно тэр имиж хүмүүсээ хичнээн жижиг олон сайхан хүмүүсээ сайхан харагдахгүй гэж хүмүүс ярьдаг. Тэгэхээр тэрнтэй санал нэг үү эсвэл бүр хөгшөрсөн хойно л тийм үнэтэй цагтаа мэрэглэх хэрэгтэй юм. Гэхдээ ингэдэй надад бол зөвхөн ингээл хүн болгонд зөгтөг нэг хувц гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр зөгтөө л юмсан. Эсвэл өөрийнхөө таалдаг хувцаа л юмсан. Түүнээс тэрний хөгшрөн байхдаа өмснө үү, залуу байхдаа өмснө үү хамаач авахгүй. Яг нь нас явахсан сайхан үр хөвгттэй бол сайхан хувцлал явах. Өөрт нь бас нэг сэтгэлээ хөвдсөн юм гоё байдаг юм дээ. Уйгаа юм гэл. Гэтэ нэг тийм тухай эсэл болох. Заавал ийм тийм гэдэг. Мастер би юм мэдж байгаа асуулт ч ойлгоогүй юу гэсэн юм. Тэгээ. Тэрэндээ. Ер нь бол нас залуу дагсаж мэд аль хэдийн ойлгосон. Ер нь бол нас залуу та. Аль хэдийн мэдээд байгаа байхгүй гэсэн мөртлөө да. Наад чи мэдчихлээ л да. Үйлчлүүлж байсан ресторанда дээдл нь гарын мөнгө хэдэн төгрөг өгчээсэн бэ? Санаж байгаа. Би 10,000 төгрөг л өгчээсэн баг. Би 5,000-ыг л өгчээсэн ба дээдл нь. Би нарийн юм аа. Горгор голоо цагсан. Голоо цагсны цагсан. Чи Америкт бол бүр шууд хойвчлаад чадах гэж тийм л шүү дээ. Европын турист энтрүүдэд Америкудаас айгуу дургүй юм л да. Нөгөөдүүд нь тийм гарын мөнгө төрөж мэдэхгүй.
Тэгээд бид нар чинь бас цагийн мөнгө авахгүй ажиллаж байгаа ресторан бас их баг шүү. Зөвхөн гарынхаа мөнгөөр цалинждаг тийм ресторан байдаг. Их ч жагаа авдаг юм байлээ. Сайн нэр хитэн гарын мөнгө гэж хитэн доллар өгсөн гэлээ нэг юм гарсан байсан шүү. Тийм үү. Facebook дээр $10,000. Тэр тэгэл яах вэ? Сенсац шүү дээ тий. Өөрийн рекламч $10,000 төлж сэтгүүл дээр өөрийнхөө тухайн ярилцлага өгсөн дээрөө эсвэл ингээд сенсацлаа би лаг болсон дээрөө л болчихж байгаа хөөхтэй. Одоо жишээлбэл ундармаа $10,000 өглөөд манай нийгэм хүлээж чинь $10,000 үйлчлэгчд өглөөхөд манай нийгэм аяга сонир хүлээж байгаа хөөх тий. Оо энэ одоо ямар баярцсан ямар кино хийгээ баяжаад муу баг хэлэх тий. Тэ гэл. Яа гэдэг үү? тэнийг амтна л гэсэн. Тэнийг авгаа. Би шогж байгаа өөд. Тэ. Түрүү нөгөө нэвтрүүлэг эхлэхээс өмнө хөөрхөн гоё юм яриадсэн нөгөө найруулагчтай би ингээд нэг нүднээсээ нулимс гаргаж явуулах уу эсвэл зэрэг гарах уу гэдэг үнэхээр тийм байдгийг байхгүй юу? Жүжигчтэй би тэгдэж шүү. Тийм үү? Хоёроос зэрэг гаргахыг бол зэрэг гаргах. Гоо одоо ингэж асууж байгаа шүү дээ. А тэр чинь найруулагчаа яах юм бэ? Тэ одоо яг уйлдаг хэсэг яах вэ? Хоёр нүднээсээ зэрэг нулимс гарахгүй эсвэл баруун нүднээсээ гаргаж агаад энэ дээр тогтоогоод зүүн нүднээсээ гаргаад энэ дээр тогтоогоод тэгээд зэрэг хойлонгийн инхөө. Найруулагч бодож шүү. Зүүн тал нь зүгээр юм уу да? Гэтэ бас тэр чинь тийж эсвэл нүдэндээ ингээ хоёр нүдэндээ дүүр аягаараа дүүрэн нулимс гаргаад цэлэгнүүлээд энийгээ жоох уурсгаад энийгээ жоох уурсаад тоглож явахгүй. Нэг ундамаг нэг найруулагч тэгсэн. За баруун хамарнаасаа гойж байгаа. Зүүн хамрын бас гүрцөө ирээд урал давж ингэж урснаа гэж. Тэр чинь бол хийчихэн шүү дээ. Тийм дээ. Би өөрөө хийхгүй шүү дээ. Материалаар хийн шүү дээ. Бид аягүй сонин нэгдэгч гарсан чи аягүй сонин бодолтой болчиход байна. Үгүй чи гарсан юм уу? Йоо 40 хэд оных уу? Одоо 70 оных амьд уу? 60 оных шнэ. Хайхан. Тэстэ тэгээд за яхав та тэгээд одоо энэ тэтгэр тэтгэмжийг юу гэж бодож байна? Тэтгэр аягүй их одоо нийгмийн даатгалтай аягүй их мөнгө төлж байгаа тий. Тэгээ одоо дараа нь яаж тэр маань ирэх юм бэ? Тэтгэр гарсны дараа ирэхийг таашгүй байна. Одонтой эхчүүдийг юу гэж бодож байна та одоо? Одоо одонтой гэж аль юуны одонтой юу? Төрийн дээр яг тэ ихчээ ийм шүү дээ. Ийм шүү дээ ихчээ. Одонтой эхчүүд гэдэг маань ихчээ. Ийм шүү дээ. Чи надад өөртөө тэгж хэлсэн. Өөрөө л одоо нэггүй юм яриад тэтгэмжил юм ярьсан шүү. Тэгээд сэрчмаагүй юм да. Нийгмийн даатгал төлдгөө нурлагийнхаа одоо төлж ийсэн үү залуудаа та нар чи чөлөө дуран бүтээлчгээд нэг ч юм төлөхгүй. Хоороо төлдгийн штэ. Энд чинь төлдөй шүү дээ. Цалингийн доод хэмжээгээр төлж ийсэн бол та. Одоо би төвч авахгүй нэ. За тэгээ одоо асрамжийн газар л гараадах нь те одоо сэрж байгаа одоо хэцүү яваад. Нөхөд амир уулддаг. Та ир шиг хор байшаа зүгээр нийгмийн даатгал төлсөн ч байсан ч. Юу ч хэлүүлээ. Гай гэж юм. Амны үлгээс очтой юм бэл хэл юм байна. Амар гой хоол идлээ л дээ. Нэг газар ресторан, нэг гадны ресторан гадаад орондоо явж байгаа талаа. Үнэхээр гой хоол идлээ. Дараа нь нөгөө хоолоо ахаал идэх гээл юу ялаа л та. Захиал ингээл яасан чи. Нөгөөт чинь харахны мах гэж таарлаа. За. Тэгвэл идэх. Урд нь идсэн харахны мах байсан уу? Байсан. Яг л байсан нөгөө хоол ч юм л байсан. Амт нь гоё байсан уу? Тасарсан амттай байсан. Яа. Монголчууд нь одоо ингэж харахны мах идтээ нийтлээ 55 сая малтай Монгол ард түмэн шүү дээ. Сүртэй бол төржүүлээл ярьдаг. Би нөгөө эртээд нэг инээдтэй нэг найзандаа орсон байхгүй орсон чинь тэдний хизээ бод хийсэн байхгүй би яхаар тараагалдیں۔ Тань. Хин би тэрнээс нь 2-3 өчөөд ямар гоо ингэ зургийг наа фэйсбүүк дээр тавьсан ч хүмүүс пэжээс та муухай юм аврах хулгай иддэг юм байна. Энэ хүүхэн чинь аврах хулгай иддэг. Дээрээс нь юм хориотой юм ячлаа. Хууль зөрчилөө мөрчлөө. Би бүр айгаа шууд фэйсбүүкээс устгасан шүү. Тэр нь одоо сонирхолтой байна. Тарганы мах. Аврах хулгай юм уу те? Тарганы мах гэсэн шүлсээ гүд хэлцээ л гэдэг шүү. Бид бидний чинь аврах хулгай идэж харах мах юу ч биш шүү. Тэ Америкт тэгсэн гэсэн юм шүү. Амьдардаг монголчууд тарга тарга алаад идсэн юм шүү. Тэгсэн чинь нөгөө дуран бичлэгээр харчаад за тэр хаана байна? Тарга хаана байна? Тарга хаана байна? Тарга гэдэг юм юу гэдэг мэдэхгүй шүү дээ. Тэр юуны хэлэрсэн чинь байхгүй гэсэн монголчууд яасан бэ чи идцээ. Гэтэ юу те нөгөө нэг
хамгийн шинэ тижилтэй юугаар өвсөөр хоолдог энэ тэгэл яадаг л. Гэхдээ яг үндэ бид нэр яг тийм идчихлээсэн юм чинь тийм үстэй. Хамаагүй шүү дээ. Идчихлээ. Гадныхсан ч гэсэндээ тэгээд Монголын муулаад ингээл амар крис идчихлээ мэдчихлээ гэдэг. Өөрөөсөө бас амар юм идчихл байгаа шүү дээ. Монголын тараншааных ингээд амар нэвтрүүлэг ТV-нүүдээр гараал идэм бил. Яг үндэ тэнд нь ч гэсэндээ тараншааных амар хүмүүс байж л байгаа байхгүй тийм үстэй манайхоо. Бидний ингээл дими балаа юм ингээл яриад байгаа юм шиг ингээл те хөвгчлөлтөө стресс тайлал гоё л доо. Миний бодлоор ч тийм гоё гэж би өөрөө боддог байхгүй энэ ярьж байгаа энэ нэвтрүүлгээ буугаалт их гоё гэж би боддог байхгүй. Тэгээ ингэдэй би зүгээр энэ зүгээр миний бодол шиг ундармаас энэ дээр юу гэж ярьж байгаа. Одоо ингээд хүмүүсийг маш их муулж бичиж байгаа. Маш их ингээд сайтуудаар ч юм ингээл муулаад бичиж байгаа тийм. Би энэний эсрэг юм хийж бодож байгаа байхгүй. Эсрэг. Яг тэгвэл би зүгээр энийг ингэж бодсон юм. Одоо бата маань нэвтрүүлэлт орсон байхгүй тий бата чи яг одоо ихнэрээ араар нь тавьдгүү тий чи одоо энэ хүртэл хугацаанд ихнэрээ араар нь тавьж ирсэн бата ингэж ярилж байгаа. Гөө би араар нь тавьдгүү. Урд нь бол зөндөө юм байсан тий суугаас өмнө урд нь бол зөндөө юм байсан гэх тэгэхээр дараа нь бата тим хүүхэнтэй ч гэдэм үү эсвэл энэ хүүхэнтэй хэрвээ ингэж ийсэн найзалж ийсэн байлаа гэхээр угаасаа л хүн хүлээж авах та. Бата хэлж лээсэн шүү дээ суугаас өмнө олон бүсгүүчүүдтэй найзалж ийсэн хүмүүс байсан гэж ярьж лээсэн. Нэрэл хүний амьдрал тийм байдаг штэ гэж бодох жишээ нь яг тийм юм би ингээд өгөөд нөгөө жишээлбэл нөгөө хар PR-а муулсан юмных эсрэг бас ингээд жоохон манай юм бас хаалт болж ивэл те тэрний эсрэг юм хийж үл би бас өөрийгөө битэрийн ята хийж байгаа гоё юм болов уу гэж боддоо штэ. Чи гэж бодож байна. Тийм штэ. Гэтэ би чи бас нөгөө ингээд комментууд сэтгэлд уншин штэ. Уншдаг байсан. Тэгэл ингээд уншиж байхад ингээд хүмүүсийн тухай бүр ингээд бичнэ. Тэр нь болохоор яг үний юм уу гэхээр амар нэг үзий ятсан амар муухай үгнүүдийг хэрэгэлсэн байдаг байхгүй тэр бичиж байгаа уг хүн тэр цаан сууж байгаа хүн тэгэл ингээл амар үгнүүд нь бүр амар заяа бүр ингээд өстө Монгол байдаг хамгийн муухай монгол хэлний үгсийн санд байдаг би юу сайн мэдэхгүй байна чи зүгээр жишээ юу чиний анаас яаж гарч байна тэр чинь ч зүгээр үг болчихж байгаа байхгүй тэгэл ингээд хараа Паё. Би яагаад тэгээ бичиж ийн гэхээр эсвэл өөртөө айгу хэцүү байгааддаг амьдрал нь ч гэдэг юм уу эсвэл нэг юм хүн нэг л юмд болж өгөхгүй тэрэндээ сэтгэл готраал яваад байгаа хүмүүс бүр ингээд харчаал ахаал нэг хүнийг бахины болохгүй ингээд бичээл ингээд гэдэг. Тэгээ одоо тэгтээ хүмүүс бол мэддэг болчихсон уншаал аа нэг ийм бичлүүд байж лээ дээ ингэдэг байдیں۔ Ингээд тий сүүлдээ байж ах шиг тий энэ сошиал гэрсний хүчтэй орж ирээл тэгэл хүмүүсийг хэмзгэлдэг ус одоо бол гайгүй л болчихсон. Үнэхээр бас хүнд юм хэлээ зөв юм хэлээ хүнийг шүүмжлээд бол бэлэг гэл бас гоё ярьдаг штэ гоё үг байж штэ. Тэгэхэд чинь аав нь тэрнийг гэхдээ тэрнийг үнэхээр хэлээ гэж бодож байгаа бол ягаад дотор мессежээр явуулж болтгүй фэйсбүүк тий ингүүл зүгээр юм шүү биш тий надад зүгээр санагдлаа гэл тий тэгэхгүй тэгэл ингээл хүний бүр энэ олон хүн энийг уушаасаа ингээл цацаад гурав зүгээр юм биш шүү гэл тий хүмүүс тэгж болно шүү дээ одоо жишээ чи бүр гахаа боллоо хамбуус ирчмаа ундармаа гэсэн тий ундармаа жоохон турах зүгээр миний бод шүү та хичээгээрээ амжилт заваад надад нэг охин тэгсэн шүү айгуу гоё дасгал би тань зааж өгье хоёлаа би танд бүр ингээд яаж хийгээд шүү дээ айгуу гоё дасгал ямар гоё би одоо хийгээд үзэх тэгэж дээ өргөж өгсөн ер нь шинэ гэр бүл болж байгаа жижигхэн залуучууд жоохон залуучууд маань хадам ээжтэй ер нь яаж таалагдвал зүгээр багтууд харин таалагдах гэдэг үгийг би тэгтээ нэг ингэж зүгээр бодохоор тий аятайхан эерэг бодол яаж төрүүлэх вэ зүгээр ерөөсөө би тэгтээ хитрхи айгуу тийм хүмүүсийн хувьд юм айгуу юм гэгэрсэн юм ярьж магадгүй л тий би гэгэрсэн окей ер нь бол ингэж анхнаасаа манайшийн бодол эхлээл бодол санаа зөвл байх юм бол ер нь аливаа ажлыг ч гэсэн зөвл хийх юм бол зөвл үр дүнд хүрдэг шүү дээ тэрэн шиг анхнаасаа л уг ингээл бас хайртай хүн ямар байх хэвээр айлын хүргийн ямар байх хэвээр гэдэг бүрийн тогтцсон юм байхгүй шүү дээ. Тэгтээ мэдээж л тус тэмтэй сэтгэлийн гоё яадаг гоё үг хэлдэг амьдрал дээрээ үнэн ч гэдэг ч юм уу тэр болгон байж ижил бас хадам байж хайрыг татна шүү дээ. Нэг тоглоом шоглоом яагаад тоглоод тахт юм юу? Гоё зүгээр шүү дээ. Тэр чинь хүн л юм чинь бас тоглоом шоглоом юм одоо байвал зүгээр шүү дээ. Стадам байж гэртээ оруулахгүй гэж тоглоод байл яхаа. Бит. Одоо өөр хатан байж болж ижил бит. Нөгөө чи хүргэнцэн тэгээд байл яг хатан байж гэртээ оруулахгүй гэж яриад байл. Ясын дээр гүөх те.
Үгүй бахаа л гэж бодож байна. Мэдээгүй ч гэж. Өндөр мачтай юм мэддэг юм байна уу? Наадамд 3 даатай, найранд 3 дуутай муутай гэж ярьдаг ш манайх. Тэгээ найран дээр ингээл бид нэр очиод яхаар мэдээж дуулаач найрны дуу үзчих шалгамдаа байдаг. Тэгэхээр ундрмаа маань очиод найран дээр ямар дуунууд дуулдаг вэ? Энэ хүүхэн нилээн дуулдаг хөө. Тийм дуулдаг. Би ч очиод ундрны дуугаар эхлээл. Усны найран дээр очиж нэрнэ. Хондоны дуугаар эхлээл тэгэл явдсан шүү дээ. Дуусахтаа нөгөө нэг найр дуусгадаг дуугаар дуусгаа. Йоо, манай аав чирийн нөгөө намайг жоохон байхад дуулдаг байсан дуу эдийн. Тэр дууг л байг өгөх. Ямар Ганц бадаг аялаач төхөө. Хөвжин байна. Битбокс л наа. Битбокс л нөр баггүй. Чи надад яг 2 дугаар бад гэсэн арга. Нэг юу дуултыг. Ганган байгалыг толтоосон гангийн нуурын цэлгэрдээ хайртай хоёрын харцам хамаагийн дундаас онцгойдоо Догшин байгалийн усан нэго. Яг тэр үеийн догтой. Хүй бас. Сэлийн бол бид дооч юм бол баллна өстэй тий. Гээгүй яг өөрийн дуунууд гоё штэ найран дээр би дуулсан. найран дээр очиод хайрт маань тэр сарыг гэдэг л бас эвгүй штэ тий. Тэр сар За баярлаа. Тэпи түү ёо та. Айгу Монгол айлгуудад болж байгаа шүү дээ. Өөр юмсэг болгоод тий. нэг найран дэрсэн чи айгүй олон хүмүүс дагаж дуулаад тахаар мэддэггүй дуугийн дуулах гээд нөх дандаа хөдөө очих хөгсчөөд байсан чи нэг залаа тэгэхээр сайхан чиний дөр төрхөнд нөгөө вау Төрсөн бороо юм уу? газараа дуулах ёстой ч юм уу. Мөнгө хэмнэ гэж яат юм бэ сэлээ. Мөнгө хэмнэ гэж. Урдуур нь орол тий мөнгө аваад гэж. Яна зүгээр яриач үлдээд хамаагүй. Энэ тогстой яриа шүү дээ. Мөнгө юм гэдэг мөнгө юм хийх байх. Эдрээс. Амьдрал дээр яаж мөнгө хэмнэх хэрэгтэй юм бэ? Ер нь хүмүүс гэрээ эзэгтэй нар хүмүүс зөв ихтэй ч хөстэй л мөнгө бүх зүйлд хөргөж чаддаг. Тэр эзэгтэй л мөнгө хэмнэлтийг мастер гэсэн үг шүү дээ. Заавал мөнгө хэмнэхээр одоо нэг эсвэл банкнд хадгалаад байдаг ч юм уу эсвэл төрөвчнээсээ мөнгө өрөхгүй харамлаад тахтай гол юм биш. Тэр бол хэмнэлт биш шүү дээ. За одоо өөрөө түрүү яриадсэн үг нь байна. Мөнгө хэмнэн гэж юу? Аха. Одоо тэгээд яг л нэг зөв зохистой хэрэглээгээл Зүв зөвхөстэй хэрэглэх гэж юу вэ? зөв зохистой хэрэглээ гэдэг бол одоо гэр бүлдээ авч одоо өдөр болгоны хэрэглээ хоол унд хувцас хунар тэгэл уцны мөнгө төлөхөөс л явна шүү дээ. Бас цаашаа үргэлжлээл. Тэр ойлгохгүй. За яа мөнгө хэмнэн гэж мэдээж тэгэл хэмнэлттэй амьдарч ижил нөгөө хин их мөнгө олснороо биш хин мөнгөө яаж зарцуулснараа баян байдаг гэдэг үг байдаг шидтэй тий. Хос юм ингээ барьж байгаа юу тийм Ингээд Одоо ойлголаа гэж. Зөвхөн хүмүүсийн хэрэглээ, тансаг хэрэглээ гээл те янз янзын зүйл ярьцгаад хүн өөрөө боломжтой болж л байгаа бол тэгэл бүх юмаа хэрэглээл явах зүйтэй байх л та гэж би боддог. Гэтэ хэмнэлт гэдэг маань нэг өөрөөсөө харамлаад байвал тэр хэмнэлт биш байхгүй те. Эсвэл бас хин нэг ингээд мончих гээд байгаа юм шиг гурлаа хамт хооллоо гэж бодоход жишээлбэл тооцоо хийхгүй суугаад байвал та хэрэг тэнэг байгаа. Гараад зүгээр орны боолыг идэнэ гэдэг. Хоёулаа тэнэг болохгүй гэлтэй. Гэтэ ер нь аюу харьцангуй штэ. Өнөөдөр одоо бид нар одоо сүүл одоо юу гэдэг чинь KFC аваад идчихлээ ч гэдэг юм уу зүр жишээ штэ тий эдэл ингэж хахад тэнд тэгвэл за өнөөдөр будаа хэдэн грамм уу мах хэдэн грамм уу талах байхгүй ус буцалгаж ууя гэж байгаа алиуд ч байна шүү дээ. Тэгэхээр чинь яг өөрийнхөө л юунд хэмнэлт гэдэг чинь явж яадаг. Өөрийнхөө юугаар л тэр тансаглал гэдэг ч юм уу одоо хэрэглээ. Гэхдээ тэр хүмүүс нь яг нөгөө чойнмын шүлгэн дээр гардаг шиг бүр тэр хүмүүсээс ч илүү жаргалтай амьдарч байгааг бас үүсгэх байхгүй те. Нөгөө юутай тохох имэйлгүй юутай мөртлөө тэр хүн жаргал гэн энийг ань зовлон гэн гэдэг шиг нэг айхтар мөнгөтэй мөртлөө лаг хоол идэ явж байгаа мөртлөө бүүн зовлон дунд байгаа хүмүүс дүүрэн баг. Тийм учраас жаргал гэдэг чинь нөгөө нэг хоёул баггүй тий. би ч үлийн юм асуудаг. Аз жаргалын амьдралыг хоолоор төсөөлвөл яг ямар хөө порцтой ямар хоол байх вэ? Яасан ухаалсан бэ? Энэ гоё засуулсан үснээс бас ийм гоё асуулт гарах уу? Монголчууд яагаад гэдэг үсний дотор материал юм байгаа юм байлгүй дээ. Яа юу гэсэн юм яас ямар хоолоор порц марц юу вэ? Аз жаргалтай амьдралыг хоолоор төсөөлвөл
ямар порцтой ямар хоол байх болсон бэ? Тэгээд тухайн хүний тэгэхээр нөгөө нэг хүн бол өөрийнхөө айгүй өлсцэн явж байгаа л ямар ч хамаагүй хоол за айгүй амттай байдаг штэ. Юу энэ ямар гоё амттай чи өлсч үзүүж. Тэгээд ямар гоё амттай юм бэ? Энэ өнөөс дараа ахиж иднэ гэж тэгдэг. Дараа зүгээр ингээл явж байхдаа идэхэд нэг бас тийм биш байдаг ч юм уу. Үлсэн гэж яах юм. Одоо ингэдэг хэлэх. Гидс дуграал. бизнес кран дуурал юм зөөгөл гэж. Нөгөө нэг юуны чидүүн жимс идээд чидүүн жимсийг юунда Африк дурсаг помидортой хойлоод тэр заримдаа бас гидс дуурдаг. Тэгээд жоохон гидс хорж ирд дуурдаг. Тэр үлсэх юм уу те? Яа. Наач барагч биш бас буруу ойлгож байгаад яачих вэ? юм багахаар ямар хоол байх вэ? Чисээ ямар хоол гэж би чидүүн жимс хийж байгаа. Өсөж явсан үед одоо таарлаж ирсэн хамгийн амттай хоол. Хайр аргагүй л яг нэг багийн хүмүүс шиг ажиллаж байна за. Тэгээд ингээ жоохон явуулаад инкер сая хэлж байгаа. Өсөж явахад порт морт энэ асуултаа ингээ яг үнэ. Би харин зочныхаа талд ортой явж байгаа хөрхөн. Аау. Энэ би лээд энэ сайхан өснөөс ийм сайхан асуулт гаргаж. Тэгтээ өссөн үед идсэн хоол хандтай гэж мэдээж л яг тэ нөгөө байхгүй үедээ юм нөгөө твдэж явахт нь тэмнэр тусал тэнхлүү явахт нь тэмээгээр тус гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр шиг байна шүү дээ. Твдэж явахд тэмээгээр тусласнаас ядарч явахд ямаагаар туслаа. Хөөхөд үгэн тэ. Амьдралын аз жаргал бол тэр хоолыг хийж өгч байгаа хүн сэтгэлээсээ сайхан хийж өгсөн л бол тэгэл болчих. Юу ч хийж болно. Нэг усанд луун сэтгэлээсээ чанаад өгсөн ч гэж болно. Хоол ер нь амтан тэгдэг шүү. Тийм шүү дээ. Сэтгэлрээ хийхээр гоё бол. Амар амттай. Чи юу гэхээр явахгүй юм шүү уучлаарай гэж. Ти ёо, өстө би нэг эцпэ. За чаваа. Тэр нөө сармчингийн шалтгаан тавьчих юм шүү дээ. Энэ ангарын хотын ганц нэг чалаа өрдөөс юм болох нь яа. За юу яа нэвтрүүлгийн маань цаг болж байгаа шиг байна. Хоёр чин болон гоё өөрөө бах айл хөтлөөд байна ёо. За өөрөө хэлнэ гинэ. Ямар өөрөө хандаж одоо чи нэвтрүүлэг үзчихсэн гэж яриад байсан. Тийм одоо өөрийнхөө бодож явдаг л юмыг одоо хүмүүст уриалахгүй юу хэлмээр байна. За ер нь тухайн уран бүтээлч хүн уран бүтээлээ хийхдээ өөрийнхөө үзэл бодлыг шингээж хийхийг боддог. За миний хувьд бас тэднийхээ нэгэн адилаар охид бүсгүүчүүдэд зориулаад Төвтөө нэртэй кино хийсэн байгаа. Тийм би чинь нэр ч ууштай түү гэдээсэн шүү. За тэгээд энэ л бол одоо миний хэлэх үг байх үзэгчдтэй. Тэгээд бас анх кино тавснаас хойш одоо 23 жил болсон байна. 23 жил. Тэтгэр тэтгэмж авч байна уу? Тэтгэр тэтгэр. Наадс чи хариулахгүй. Бүр амар. Тий. Би бидүкэр цаг авсан байгаа надад хариулмааргүй байна. Бидүкэр нүгтэй. Оо зөөлгөө. За тэгээд бас л яг тэднийхээ адилаар олон жил уран бүтээл хийж байна. Тийм учраас бас тодорхой хэмжээгээр өөрийнхөө дуу хоолой, өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийнхөө бодол өсгөөчүүдэд сануулсан, анхааруулсан, тэднийг хайрлсан, тэдэндээ сургамж өгсөн бүтээл хийчгээд байж байна. Төвтөө нэртэй. Яагаад заавал киного болохоор би бас бодсон юм аа. Бүх юмыг мэрэгжлийн төвшөнд хийж чармаасан хичээсэн. Тэр дагуу хийгдсэн. Яаж ч нөхөр нөө дуу оролтыг дахиж хийсэн. Тэгсэн нөгөө 80 оны кино болохоор ингээл хажуугаар машины шоу, ментент янз бүрийн аягүй их гарна. Тэр болгоныг бид нар өөр юм болгох гэж ингэж хийсэн. За тэгээд яг гол зорилго бол Төвтөө гэдэг чинь балет юпг. Тийм тэгэл юпгийг хэн өмсдөг вэ? Эмэгтэйчүүд өмсдөг. Энэ юпгийг өмсөн эмэгтэйчүүдийн одоо даашин зэний хармаа гоё дэрвэж аз жаргалтай тэрнийг өмсөн бүсгүй болгон, октод болгон, ээж болгон аз жаргалтай амьдралдаа сэтгэл хангалуун, зовлонгүй гоё ингэж дэрүүлж аваасаа гэж бодож Төвтөө гэдэг нэр өгсөн. Гоё юм байна те. Хойд наснд эмэгтэй хүн болж төрнөө. Бүр дуураараа те. Хааны хүсэх ёстой л эмэгтэй хүн гэдэг чинь ай. Тачи хүн болж төрнөө. Би чамайг яг ямар эмэгтэй болохыг мэдсэн. Тэр мө төтөгч өмсчнөө. Яа. Бурхантайгаа ярьж байгаа болчихноо. Яа. Ой Монголц юу. Бидүкэр цаг авсан гэдэг тийм үг болно. За. Чаагаас эмэгтэй хүн. Тэр одоо би нэр CD-г авчирсан байгаа шүү дээ. Би CD-г марцсан гэсэн. Надад юм уу? Тий. Миний хамгийн сүүл гаргасан цамог. Цагаан сүний домог гэдэг. Чиг одоо цагаан сараар аялаа гэдэг. Хүндсэн байгаа. Нэг ороод ирсэн өөхөн болдгоо. CD-гийн цагаан сүний домог. Энэ манай найз Сэрчмаа. Би батад энийг задлчих. Баярлалаа. Уучлаарай би яг үнэндээ яг өнөөдөр 3 цаг унтсан явчаа.
Ясаа. Яах вэ тэгэл ирээн явал ирээн дээр очиод тэгэл яасан чинь цагийн зөрөө мөрөө гардгаас тэгсээр бод мартсан байна. Нэр одоо л чих явж үзэх хүн байдаг гэсэн. Юу? Юу Гүнээ ч тоо. Тийм тоглоо хийхгүй юу? Тэгсэн чинь харин тийм ингээл зарим хүмүүс тэгсэн. Гайхташ дайранд зөндөл байгаа шүү дээ хэрүүл хийх. Харин тэрнээс ч өмнө би ялсан. Тэгэд би бас CD гаргасан тэгээ мартсан баг. Тэг би чамраа хүргэлтийн үйлчлэгээр өгөө явуулчих үн төлбөргөө заа. Буцаж чи өгөөд би гэтээ нөгөө нэг ийш тийшээ явсан. Орноор ингээд явсан юм уу? Аялсан аяллахаа бичлгүүдийг 500 DVD гаргасан. Тэгээ яг очоогүй тийм гэж байхгүй байгаа. Тийм учраас бас сонирхолтой гэтээ үзээ суучих гэсэн гоё. Сонирчлон гэдэг нэртэй гаргасан. 2 хувилбар гарсан байгаа. 89 46 тэг 70 өөр утсаар. 46 Тэг 7. James Bond 007. Энэ утсаараа үнэн төлбөр Улаанбаатар төрөж өгч байгаа. За би чамд үнэгүй явуулна амлчээ зэ. Тэр хүн хэлтэндээ эмэлтмээр харьсан да. Univision хэлээ. Нэрэ бид нар Univision тавс бид нар хамтарч ажилладаг. Univision бас өөртөө ч гэсэн хамтарч ажилладаг юм шиг л те. Тэгдэг. Баян те дэмждэг Монголын урлагийг дэмждэг юм шиг надад санагддаг. Тэгээд бид хоёрыг ийм сайхан монгол контент үйлдвэрлээч. Энэ бас эрчмөө хоёр та ирж чаднаа те. Тэгээ бид нар та нарыг дэмжиж туслая гэл анхны дугаараас нь эхлээл дэмжээл энэ өрөөний дүрээс нүнээс төлөлцөөл те. Ингээ явж байгаа Univision Unity-тэй болстой баярлаад баршгүй. Би монголчууд уриалж байгаа. Үндэснийхээ компаниг дэмж Unitel гэж уриалж байна. Зөв. Би ч гэсэн.